Хүүхдийн эрхийг хамгаалъя, тэдний эрх ашигын төлөө тэмцэе гэдэг асуудлыг маш олон төрийн болон төрийн бус байгууллагад ярьдаг. Гэвч бодит байдал дээр хүүхдийн наад захын эрхийг хангаж өгөхгүй байна. Тухайлбал бага насны хүүхдүүд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар гарын 5 хуранд багтахаар манай улс цөөн байна. Түүнчлэн 7-оос 15 насны хүүхдүүдийн чөлөө цагаа өнгөрүүлдэг газар нь зөвхөн PC тоглоомны газрууд байна. Харин тухайн газар нь хүүхдийн эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Ганцхан шишиг дурдахад хүүхдүүд харааны сонготой болдог, сэтгцийн өөрчлөлт болдог гэж тоочвол их. Харин энэ байдлаас бол сүүлийн 3 жилийн хугацаанд иргэд бага насны хүүхдүүдтэй хүүгэлдэн киног үзүүлдэг болсон. Хонхон дуугархаа дамран таг гихчээр кино татвар гарч байгаа гадаадын хүүгэлдэн кинонд ямар ч орчуулгагүй зөвхөн киноны доод талд нь орчуулсан хадмал бичгтэйгээр явуулдаг. Ингээд хүүхдүүд хүүгэлдэн киногоо биш кинонд доор гарч байгаа хадмал бичгийг уншиж байгаад гардаг. Харин бичиг үсэг сураагүй 3-5 насны хүүхдүүд зөвхөн тухайн хүүгэлдэн кинонд дүрцийг л үздэг. Тухайлбал Тэнгис кино театраа гардаг хүүгэлдэн кинонуудын ихэнх нь орчуулга байхгүй хадмал бичгтэйгээр хүүхдүүд хүрч байна. Уг нь кино театруудаар гарч байгаа хүүгэлдэн киноны хамгийн бага пледний 4,000 төгрөг байдаг. Тий зарим нь тийм байдаг шүү дээ. Хаяа нөгөө нэг юу уг нь хурдан дуусчихдээ шүү. Нөгөө яг хадмал хэлээр нь ярихад уг нь хурдан дуусчаад хэцүүлээд. Ер нь хэцүү шүү дээ. Тийм айгүй их тийм хурдан хөхтэй байв тийм. Тий хурдан уг нь хурдан шамш гэхээр хурдан өнгөрчдөг. Тий. Тэр хүүгэлдэн кино үзэхээс илүү доотлоо. Тийм орчуулга нь амар хэцүү. тий үздэггүй шүү дээ. Тий. Тий. Энэ байнгал тухайлбал ямар кино үзээ тоглоод гараад ирж байна. Сая 10-40-оос үзээд. орчуулгагүй нь. Орчуулгүйс доотлоо үхтэй. Тий. Уг нь хүүгэлдэн киног хүүхдүүд үзснээр танин мэдгүй мэдлэг нь сайжирдаг. Гэтэл бодит байдлаар тийм байж чадахгүй байна. Манай кино театрууд гадаадын шинэ үлгэрийн киног үзэгчд хүргэхдээ муухан шиг магцаж орчуулад хадмал бичгээр шийдчихдэг. Кино театрт орлого олоход түрүүнд бодхоос биш хүүхдийн эрх ашиг тэдний төлөө юу ч хийхгүй байгаа нь үнэн. Үнэхээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа кино театрууд хүүгэлдэн кино болон бусад киног орчуулж гаргаж олон нийт хүргэж чадахгүй бол чаддаг хүндэн зайгаа тавиад өгөх хэрэгтэй. Түүнчлэн кино театруудын удирдлагууд өндөр үнээр киног олон нийт хүргэж байж наад захын шаардлага хангаж ажиллаж чадахгүй байна. Үнэхээр мөнгө олох сонирхолтой байдаг бол иргэдийн эрх ашигт нийцсэн зүйлийг хийж сурах хэрэгтэй гэдгийг сануулъя.